Ээж, та заавал тэнд очиж ажилд орох шаардлагатай гэж үдээ. Оролдоод үзэн гэж амлаач. Амлж байна. Бас би зөндөө судалсан. Би 18 нас хүртэл ганцаараа амьдрах нь хуулиар хориотой. Чи манай шинэ хөршин биз дээ? Тийм ээ, намайг Зак гэдэг. Намайг Хана гэдэг. Хана, сонхноос одоохон холд. Явалгүй бол болохгүй нь. Сайн уу? Би саяхан нүүж ирсэн юм. Тэр хашааг харж байна уу? Юу? Харж байна. Тэр хашаанаас наашаа битгий гарч ир. Тэди баавга шиг л юм. Бухимдах хэрэггүйдээ аав хүн болгон дургүй. Тийм байна. Ээж, Хана баларлаа. Хөө, хаана гэж хин юм? Тэр цоочтой байшинд амьдардаг аав сэтгцэн өвчтэй. Хана найз тийм үү? Хөх, Пасадинаг аимшигт алмас. Ёстой шар ус бусмаар гар бичмлүүд байна да. Яагаад цоочтой байгаа юм? Чи цоочинд тайлцгаа юу? Үгүй. Уучлаарай, байсан газар нь буцаагаад хийчих энд байна. Үгүй битгий нэ. Хин ч чимээ гаргаж болохгүй шүү. Аимшигт алмас ном дотроос гараад ирлээ. Үнэхээр итгэмээргүй юм аа. Чи түүхийн хамгийн аимшигтай мангасуудыг суулчихлаа. Энэ юу вэ? Үл үзэгдэх жаалгүй. Яадаг ядаргаа бай. Тэднийг зогсоох ганц арга бол ном руу буцааж оруулах. Чи бүгдийг уншсан биз дээ. Тийм ээ, уншсан. Сул талыг мэдчих юм бол бид барьж чадна. Энийг ганцхан бид л чадна. Бурхан минь, чи яаж чадаж байна? Би ямаараа дөрөв мөнгөн ломботой бараг бүх шүд цаарсан. 10 настайдаа бүтэн жил шүдээ угаагаагүй юм. За, хаалгыг даруулж болох бүх юмаа даруул. Мангасуудыг наашаа оруулж яасан ч болохгүй. Одоо Гүүгээрээ. Чи яагаад вэ? Намайг буулгаач. За, намайг түрээрээ. альвэ амхаа муучгаа минь. Сайн уу? Одоо нь үү? Бидэнд талтай байх шиг байна. Үгүй юм байна. Огтхон ч нөхөрсөг биш байна.